ингээд трейдингийн зон намын маань 2 дугаар бүлэг таталцал ба аюул сэдвтэй бүлгийг ярьж эхлэх гэж байна. За ингээд 2 дугаар бүлэгт маань бол одоо намын зохиолч маань одоо юуны тухай өгүүлж байна гэхээр за 2 дугаар бүлгийн 1-р бүлгийн одоо 1-р дэд сэдв дээр бол яг таталцлын тухай одоо сэдв орж ирж байгаа. За энэ дээр бол юу ярьж байна гэхээр за намын зохиолч нь 1991 оны 1 сард бол одоо юуны одоо трейдерүүдийн тухай айгүй их ном гаргадаг нэг хүнтэй уулзаад за тэр хүнтэй болохоор юуны тухай ярилцсан гэхээр яагаад зөвхөн одоо тэг цөөн тооны хүмүүс л арилжаач юм болоод тэг бусд нь одоо 90 хэдэн хувь нь бол болдгүй юм бай гэдэг талаар бол ярилцлага бол хийж исэн гэдэг өөрийнхөө нэг дурсамжийг ярьсан байгаа. За дараа нь бол юу юм гэхээр таталцал гэсэн сэдвийн өрөөнд бол юу гэхээр за 1-р бүлэг дээр ярьсан те одоо арилжаа бол ерөнхийдөө хүнд бол одоо маш их хэрэгчлөө маш их одоо зүйлийг тий одоо боломжийг харуулдагч эргээд бол одоо маш их одоо эрсдлийг дагуулж идэг аюултай зүйлээ яг тэрнийхээ хэрээр гэдэг талаар бол одоо яг яриад за тэгээд ер нь бол одоо арилжаанд бол ерөнхийдөө амьд үлдэхийн тулд тий хувь хүн бол өөрөө маш их одоо хичээл зүтгэл гаргаж тэндээсээ одоо өөртөө маш их одоо хууль дүрм өөртөө гаргаж за ер нь бол дүрмгүй тэг ямар нэгэн дүрмгүй бол одоо арилжаа хийнэ гэдэг бол байхгүй. Тэгэхээр хүн болгон тодорхой стратеги одоо техник арга барилыг сураад тэрнийхээ дагуу өөрийн гэсэн дүрмтэй байхгүй бол энэ бол ерөөсөө цаашаа бол одоо амжилт олоход бол маш хэцүү зах зээлаа. Тийм учраас одоо бүх хүнийг бол одоо дүрмтэй байх хэрэгтэй гэдэг талаас бол ярьсан байгаа. За хоёрт нь гэвэл одоо таталцлын тухай юу ярьж байгаа нөхөр ерөнхийдөө одоо бид нар бага насны хүүхдийн тий одоо нэг нийтлэг шин чанар бол одоо юу гэдэг вэ гэдэг асуултаар суугаад за сониуч цан гэж. За та бол бүгд мэдж байгаа. Жоо хүүхдтэй айл болгон. За жоо хүүхдтэй яа гэхээр маш сониуч байдаг. Юм болгоныг авч үзэж, харж, барьж, мэдэрч, өнгөж үздэг тий. За энэ сониуч цан гэдэг зүйл бол ерөөсөө маш чухал зүйл тий. Ер нь бол хүч юмаа гэж хэлж байгаа сониуч цан. За тэгэхээр сониуч цан гэдэг зүйлийг юу вэ гэхээр хэдий бид нар хүүхэд байхдаа маш сониуч байсан. За тийм учраас одоо ингээд томрогдсон бол сониучрах нь бол одоо багасдаг. Гэхдээ л хүн болсон энэ бол сониуч цан бол одоо маш чухал одоо байдаг. Бүгд сониучрахж байдаг гэсэн. Тэгэхээр бол одоо арилжааны бол ерөнхийдөө одоо таталцлын байгалийн хуулиар бол хүн бол өөрөө арилжаа гэдэг зүйлийг сонирхож орж ирсэн бол магадгүй энэ зүйл таныг одоо таталцлын хуулиар тэ арилжааг та өөрөө хүсэж сонирхож орж ирсэн юм чинь магадгүй таныг татаж байгаа таны баг одоо шилдэг трейдер болох тий боломжтой гэдгийг чинь мэдсэн болохоор байгаль өөрөө таныг ийшээ татсан байж магадгүй гэдэг үднээс бол энэ хүү сэдв бол яригдж дуусч байна. За тэгээд үлээ одоо юуны 2 дугаар бүлгийн 2 дахь дэд сэдв болох аюулууд гэдэг сэдвийн тухай ярилцгаая. За ингээд 2 дугаар бүлгийн 2 дугаар сэдв за аюул. За энэ аюул гэдэг сэдвийн хүрээнд бол за номын зохиолч маань бол 3 сэдвийг бол авч үзсэн байгаа. За 1-р нь бол юу вэ гэхээр за бидний бол одоо сэтгэл зүй анзаарагдахгүй байгаач бидний дотор сэтгэл зүйн зөрчилтэй хүн бол төрсэн цагаас нь хойш байдгаа гэж. За энэ дээр бол нэг хүүхдийн жишээг авсан байгаа. За жоо хүүхдтэй айл дээргээд 1-р бүлэг дээр ирсэн шиг те. За жоо хүүхд бол яадгүй гэхээр ширээн дээр одоо ямарваа нэг аяг байлаа гэхэд тэр аягийг авах гэж очиод за яг авах гэхэд одоо том хүн бол наадах чи унгаа чинь бол гээ хэлэнгүүт жоох хүүхд тэрийг одоо өөрт нь өгсөнгүүгээд шууд үйлдэх те нэгж. За энэ нь одоо яаж вэ нэ те? Энэ яаж вэ гэхээр тэр хүн бол одоо өөрөөсөө сонирчрахж те өөрх нь хүссэн зүйл нь биелэхгүй болохоор одоо үйлж одоо тэр юуг гаргаж. За энийг ханшийн чартан дээр бол юуг тайлбарлаад байна вэ гэхээр бидний хүссэн зүг рүү те бид нар одоо магадгүй ханшийг өснөө гэж одоо ортол нөгөөх нь унтчвал яг тэрний дагуу тэг бид нар бол одоо уурлах тий одоо сэтгэл зүй докторгүй болох эсвэл одоо ингээ уцаарлах тий янз бүрийн юу үзүүлдэг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо бидний сэтгэл зүйн бол одоо зөрчил буюу хүссэн зүйлийг маань одоо өгөхгүй одоо юу авахгүй байвал бид нар бол одоо ингэж дургуутдаг тий тэрийг бол дургууцлаар хүлээж авдаг. За тэгэхээр энэ нь болохоор яг бидний ханшийн чартан дээр бол одоо маш их одоо харагддаг зүйл гэсэн үг. За тэгэхээр бага наснаас нь биднэрт суучсан бүр ийм одоо төрсэн цагаас нь суучсан асуудал байдаг. За тэгэхээр энэ юун дээр бол одоо юу гэрээд байна гэхээр
Ер нь бол одоо тэ одоо ханшийн чарт гэдэг бол бидэрт хязгааргүй эрхчлөө мөн хязгааргүй боломжийг олгож байгаа шиг эсвэргээрээ бидэрт хязгааргүй алдагдал хязгааргүй одоо бид нар эд хөрөнгө бүх юмаа алдах маш өндөр магадлалтай зүйл байдаг болохоор ямар ч байсан бол энэ зүйлийг бол одоо дөрмээр бид нар бол одоо авч гарнаа. За яагаад тэгэхээр бид нар бол одоо төрсэн цагаасаа эхлэн ерөнхийдөө одоо ямар нэгэн хуульд ямар нэгэн дүрмд те одоо яг төрсэн цагаас хойш явж байгаад одоо жишээ нь ээж аавынхаа юунд те ингээл яг бүгд л ингээд дүрмд явсан. Тэгээ байнгын дүрмд ингэж явсан болохоор дүрмгүй байх айгуу дуртай. Дүрм зохиох айгуу хэцүү байдаг гэсэн. А тэнгуут эсрэгээр нь ханшийн чарт маань биднэрт дүрмгүй байх те ерөөсө ханшийн чартын дотор 100% өөрөөрөө байх боломжийг бүрэн хангадаг болохоор эсрэгээрээ биднэрт энэ маш том аюулыг боломжийг олгож байгаа ч гэсэн эсрэгээрээ маш том одоо аюул маш том алдагдлыг хүлээх хэмжээнд хүргэдэг гэсэн үг. Тийм учраас бол одоо ямар ч тохиолдолд энэ зүйлийг бол авч гарах гол зүйл нь сэтгэл зүйн зэгцтэй зөв одоо зохион байгуулалттай тэгээ дээр нь дүрмтэй байх хэрэгтэй. Өөрийгөө дүрмтэй байлгаа гэдэг талаас бол ярьсан байгаа. А тэгжээж бид нар бол одоо 1-5% одоо арилжаачдын одоо юунд ордогоо тий. За ерөнхийдөө дүрм гэхээр одоо юу гэрэд юм гэхээр тий. Одоо бүх трейдерүүд тий одоо ингээл ярьдаг тий. Одоо дансныхаа 1%-ээс 2%-ийг рисклээд стоп лоссоо тавиад арилжаанд ороо тий. За жишээ нь одоо хамгийн наацхан жишээний дүрм энэ. За мөн дараагийн дүрм юу вэ гэхээр нөгөө нэг одоо бидний нөгөө нэг одоо TP тий одоо хагасалж авах уу, талдаж авах уу, за брейк even, стоп лоссоо зөв брейк even болох уу, цаашаа стоп лоссоо зөвөх үү. За тэнгуут нөгөө нэг бүх ингээд яадаг энэ нь өөрөө бүгд дүрм болчдөг гэсэн үг. За мөн нөгөө төгөр бас одоо намын зохиолч нь бол энэ сэдвийн хүрээнд бол ярьсан юм нь болохоор юу вэ гэхээр одоо гинтийн санамсаргүй шагналт одоо донтох гэж байна. За тэгэхээр энэ нь юу вэ гэхээр нэг сарамгчдын дээр бол жишээ авсан байгаа. За энэ сарамгчданд яасан гэхээр хоол өгөх болгонд ерөнхийдөө нэг ажлыг хийлгүүлээд тэрэнд нь бол байн хоол өгöd тэгэхэд тэр сарамгч нь тэр ажлыг байн хийгээц гэсэн. Тэнгүүт нь дараа нь тэр ажлыг хийхэд нь хоол өгөхөө байчингууд тэр ажлаа огт хийхэ болчихсон. За тэнгүүт 3 дахь судалгаа нь яасан гэхээр тэр ажлыг хийхэд нь хаяа нэг хоол өгöd исэн чинь тэр бол одоо хийх болгонд нөхөх нь гол биш. Хизээ нэг зөвхт өгнө гэдэг итгэлээр юусэн байнга нөгөө тэр ажлыг хийгээд исэн гэсэн. За тэгэхээр ханшийн чартан дээр энийг юу гэж тайлбарлаад байна те энэ судалгаа ямар тайлбар яваад байна гэхээр бид нар одоо өөрсдийн техник шинжилгээ арга барилаараа те ханшийг өснө гэд одоо те унамна ингээд юуг хийцэн байхад бидний одоо яг тэр палаан яг тэр төлөвлөгөөн дээр бид нар явуулв дунд нь хэрэггүй арилжаа хийх. Одоо өөрийнхөө төлөвлөгөөнөөс гажсан те шал өөр арилжааг дунд нь хийх юм бол энэ нь өөрөө биднэрт одоо магадгүй нэг удаа ашиг авчирчих юм бол цаашдаа энэ бидний үндсэн техник шинжилгээ үндсэн сэтгэл зүйд маань маш өндөрөөр нөлөөлөд одоо түрүүний сарамгчин шиг надад нэг ашиг ороод ирчих байх гэдэг ийм одоо тийм рандом арилжаа шиг юм хийгээд идэг гэсэн. Энэ нь өөрөө эргээд маш хортой. Энийг бол ерөөсөө байж болохгүй. Ямар ч тохиолдолд өөрийнхөө техник шинжилгээ техник арга барилтайгаа өөрийнхөө одоо палаан те төлөвлөгөөтэйгөө яг уялжил байнга яваа. Ингэжээж бол ерөнхийдөө 1-5% одоо про трейдер болох замчин тавигддаг. Тийм учраас бол одоо донд нь юу ажилладаг. За тэнгуут тэр дотор яг биднийг одоо бай одоо тий за өсгөнэ лонг гэж бодсон байж итэл магадгүй бидрээс арай илүү трейдер уннаа гэд одоо ямар нэг сигнал өрөмдөй ч юм уу тий ингээ сторич юм ингээ оруулаад ингээд өгчөнгүүт өөрийнхөө эргэлзээндээ өөрийнхөө одоо таамагтай эргэлзэж нөгөө хүнийг дагаж оронгууд за магадгүй нөгөө хүний хин зургаар яваад чинийх яваагүй бол энэ бас их хортой үзүүл гэдэг. За эсрэгээрээ нөгөө нэг чинийх яваад нөгөө хүнийх явахгүй байгаа дэрвэл бас ерөөс ингээ хортой болоод эхэлдэг. Яадаг гэхээр нөгөө нэг ерөөсөө нөгөө хүндээ итгэхгүй өөртөө итгэхгүй ингээ боддог. За тэгэхээр ямар ч тохиолдолд тий өөр хүн юу хчижсэн бэ, юу хчиж ирсэн бэ та зөвхөн өөртөө л итэг, өөрийнхөө анализд л ерөөсөө шууд яв. Өөрийнхөө төлөвлөгөө тайл одоо планаараа л яв. Ерөөсөө бити гаж гэдгийг бол маш сайн хэлсэн байна. За тэгээд за энэ зүйлэнд за тэгэнгүүт одоо дараагийн бас за 3 дахь нэг жижиг сэдвүүн юу гэсэн гэхээр одоо гадаад танилт болон дотоод танилтын гэсэн сэдв байгаа. За энэ дээр бол одоо юу гэрээд байна гэхээр одоо хүн бид нар бол одоо үүссэн цагаасаа төрсэн цагаасаа эхлэн ерөнхийдөө
нэг сүргийн сэтгэл зүйтэй тий одоо хажуудах хүндээ аягүй итгэдэг. За ээж аав, эгч дүү, найз нөхөд, ажлын хамт олон тий. За ийм хүнд итгэдэг болохоор бид нар бол ямагт ажил төрөл хийх, ямагт урагшаа одоо ямар нэг өөр нэг юм хийхэд бол заавал хажуудах хүнийхээ итгэлцэл дээрээс байнга идэг. За тэгэнгүүт ханшийн чарт буюу тий форекс зах зээл маань бол хизээч тийм байхгүй. Хүнд ч хизээч бүү итгэхгүй. Зөвхөн өөртөө итгэнэ. Ханшийн чартанд ч итгэхгүй. Яагаад гэвэл ханшийн чарт бол танд ямар нэг өртөө биш, ямар нэгэн сэтгэл зүрэхтэй биш, тэ оюун ухаантай санаатай зүйл биш. Зүгээр л өөрийнхөө явж идэг юм гэсэн. Тэгэхээр ямар ч тохиолдолд ерөөсө хүнд ч найдчихлахгүй. Хүндтэй ч найдахгүй, ханшийн чартанд ч найдахгүй. За ханшийн чарт өөрийнхөө хийдэг юм хийгээл явж байгаа. Та зөвхөн тэр дотор одоо өөрийнхөө техник шинжилгээ палан, өөрийнхөө төлөвлөгөөнийхөө дагуу арилжаа хийж явах нь бол одоо хамгийн чухал зүйлээ гэсэн үг. За тэгэхээр энэ бүхний эцэст бол одоо яг юу хэлээд байна вэ гэхээр за сэтгэл зүгээ зөв бүтцтэй болгож л ерөөсө хөгжүүлэх нь бол хамгийн чухлаа. Хэрвээ тэгж чадвал та про трейдер болно гэд 2 дугаар бүлэгт бол хэлээд дууссан байгаамаа. За ингээ хэдүүлээ дараагийн 3 дугаар бүлэг болох. За 3 дугаар бүлгээр эргэж уулзлаа түр баяртай.